Өнөөдөр 8 дугаар сарын 8-ны өдөр. Аавуудын баярын өдөр. Сайн аав гэж хэнийг хэлэх бол магадгүй та гэр бүлийн нөмөр нөөлөг, тухайн гэр бүлийг чиглүүлдэг, боловсралтай, ухаантай, маш сайн чанаруудыг биедээ агуулсан тэр хүнийг хэлнэ гэж хэлэх баг. Гэхдээ хариуцлагатай аав гэж хэнийг хэлэх юм болов? Эй, Темка. Мандал. За ярьсныхаа дагуу ирчлээ. Танаа үүдэн дээр ч юм байна. За. Окей. За үүдэн дээр гарч ирж байгаа юм байна. За. Аауд өдрийн минь. За баярын. Ой. За би нэг энэ хідэн залуус дагуулсан. Үеийнхээ хамгийн хариуцлагатай аавыг сонгоцсон явж байгаа шүү. Ой за. Тэгээд тэр нөө би л биш. За Темка би зүгээр яг үндэ чамайг бас багсаага мэдхийх тэгээд ер нь бол чамайг хариуцлагатай хүн болохоор өнөөдөр бусад аавуудтай хариуцлагатай аав ямар байдгийг жоохон рекламд гэж бодлоо л да. За. Аавдын баярын минь төргий. Баярын гихч хүнийх аавдын баярын минь төргий гэвэ. За намайг Амглан гэдэг. Манай гэргий эхнэр маань Сарна гэдэг. Миний том хүү Чингүн, баг хүү маань Бэлгүн. Ингээд амбал дөрүүлээ. 4 жил болж байна. 15 оны 9 сард сормайж гал галантай бадраас тастаа гарч ирсэн. Аавын хариуцлага гэж юмыг одоо Темка үеийнхнийгаа төлөөлөд ярихад хин гэж харддаг юм бэ гэдгийг би бас эхлээд яриулмаар байна. Би бол тэгж боддоо шүү дээ. Аав гэдэг хүн бол одоо юу гэдэг маш хариуцлагатай энэ амьдралыг одоо ноён нуруунд дээр үүрч авч явдаг. Амьдрал гэдэг тэр аяллаа урт байгаа аяллаа одоо хаа өрхийг шийддэг. Одоо хүлгийн ахмад нь аав болох гэж би бол боддог. Одоо нэг юм аав болоод аав босныхоо дараа яг ингээл урд нь одоо аав болохоос өмнө Темка жишээл зөвхөн өөртөө ч юм уу ингээл анхаарал те. Эсвэл яг өөрийнхөө ойр тойрныхоо анхаардаг гэсэн бол яг аав босныхоо дараа маш их хариуцлагын нуруунд дээр үүрх хэрэгтэй болж байна. Дээрээс нь надаас тэр гэр бүлийн хувь зай шийдэгдэх гэж байна те. Үр хүүхдүүдийн маань одоо хэрхэн ямар хүн болох нь надаас шалтгааллах гэж байна. Маш олон юм зүйлүүд шийдэг. Одоо нуруунд дээр маань ачаа ирж байгаа. Тийм учраас одоо юу гэдэг би бол Монгол аав нар бол тэр тусмаа яг өмнө цаг үед яг одоо амьдарч байгаа энэ аавууд залуучууд бол бас мундаг байл гэж би бол таардаг. Дийлэнх аауд шүү дээ. Ер нь ингээд одоо Улаанбаатарт те Монгол улсад амьдрах аав хүний хүлээсэн хариуцлага биелүүлэхэд хэцүү хүнд үү? За энэ бүр айгүй өргөн хүрээгээр ярих юм бол ер нь хэцүү шүү дээ. Бас бид нар чи яг ямар улсад амьдарч байна өнөөдөр те маш эрсдэл өндөртэй хотод амьдарч байна улсад те. Тэгэл хамгийн гол нь бид нар өр хүүхдийнхаа төлөө эцсээ хүртэл одоо тэмцэж чаддаг тийм л аавууд одоо монголоор дүн байна гэж би одоо боддоо шүү дээ. Нөгөө ярьсных яг хариуцлага хүлээхлээр бид нар нэг гинтийн эрсдэл донд амьдраад байгаа юм шиг санагтаад байгаа байхгүй. Сайхан болсон олон кейсүүд шүү дээ тохиолдлууд. Ингээ харахад эрүүл мэндийн гинтийн эрсдэл гэдэг зүйл ер нь яг хаалганы цаана бидэнтэй хамт одоо ингээ хаасаагүй байж гин. Нэгэнд хариуцлага хүлээсэн аав хүний хувьд тэг гэр бүлийн гинтийн эрсдэл, эрүүл мэндийн гинтийн эрсдэл төр ямар арга хэмжээ авч байна. Гэхдээ яг ингэж байгаа юм л да. Ерөнхийдөө аав ээж боллоо бол өөрсдөө өвдөх хэрэггүй л болчихж байгаа юм шиг санагдсан. За гэр бүлээрээ манай том хүү Чингүн маань гараад 16 оноос ер нь хувийн эрүүл мэндийн даатгалыг сонирхож ирсэн. Тэгээд даатгалын давуу тал тиймнүүдийг одоо хүүхдтэй олоод хүн ер нь ойлгохын хэлээ л дээ. Тэгээд хувийн эрүүл мэндийн даатгалыг 16 оноос одоо 19 он хүртэл 3 жил одоо дараалал даатгал авчихна. Тэгээ гэр бүл гэдэг чинь тэр ээж аваас шалтгаална. Үр хүүхдүүд нь өөрсдөө ээж аваас шалтгаалах юм чинь. Тэгэл үр хүүхдээ өвдөхөөрөнд үр хүүхдээ үзүүлээл ингээд үдчих. Эхэндээ бол тийм байла. Одоо зүгээр ягаад ч юм ингээд бас зарим нэг барууны хэв маягч үт юм уу гадны одоо өөр улсуудын амьдралын хэв маягийг харахаар их тийм хариуцлагатай байна л да. Эрүүл мэндийн тал дээр. Одоо ялангуяа залуу гэр бүлүүд бие биенээс одоо эрүүл байхыг шаарддаг тий. Өвдөж зовхгүй байхыг шаарддаг. Яг тэрэн дээр эрүүл мэндийн цахилгаан бат маш сайтай байж чаддаг. Тэгэл одоо ханаа төрс хөрсөн ч одоо үр хүүхдүүдэд халдаахгүй тулд тий одоо дорн арга хэмжээ авдаг ч юм уу. Энгийн жишээнээс одоо манай залуучууд ч гэсэн тийм байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд гэрээрээ бүгдээрээ өвдөчөөд ханаа төрчээл тэгэл имдэг домдог гэрээрээ юм уухгүй шүү дээ. Надад нэг тийм тохиолдол байсан л да. Одоо нэг 2 жилийн өмнө өнөдөө тий лаграас бидэд их ажилтаа зуны илрэлт ажилтаа их явдаг гэсэн. Тэгээд би өөрөө их спортоор хичээлэх дугуй нутгартай. Лаграас одоо ажил руугаа явж байгаа тандаа нэг их бороотой байсан юм аа. Тэгээд би ч нэг тухайн үед нэг тоохгүй тий. Манай он тэгээд машинтай явахгүй зүгээр би өөрөө дуутайгаа явчихгээд
Тэгээ бит хоёр оргил уралдах маркетээр ажилдаа явж исэн. Тэгээ тухайн үед одоо хатгаа авснаа мэдээгүй нэлээ олон хонцсон байсан. Тэгээд хатгаа маань хүндрээд тэгээ би одоо даатгалаараа одоо үйлчлүүлэх гээд улсын эмнэлэг дээр очиод яасан чинь ор байхгүй гээд хэвтэх боломжгүйгээд тэгээд ингээд тухайн үедээ би яаралтай үзүүлэхгүй бол хатгаа өндөрчүүл маш хүнд гэж бодоод хувийн эмнэлэгт нь хандаад тэгээ нэг 10 хоног хэвтэх эмчлүүлээд маш үрдөнтэй эмчилгээ болсон болов уу гэж бодож шүү дээ. Тухайн үед үлийн онлайн ингээд төлбөрүүл гараагүй даатгалаасаа шийдсэн байна. Тэр ингээд арай жоохон туршлагажаад арай туршлагатай ээж болохоор нэг юм ойлгож эхэлж байна л да. Юу гэхээр эрүүл мэндийн сахилга бат сайтай байх хэрэгтэй байна. Нэгдүгээр, хоёрдугаар бид нар өвдөх хэрэггүй. За эрүүл байхын тулд мэдээж дасгал хөдөлгөөн бие бэлтраа хөгжүүлэх байх тийм үү. Тэр талаас сэргийлэх маш олон зүйлүүд хийх хэрэгтэй байна. Хамгийн гол юм нь бид нар эрүүл мэндийн даатгалтай байх хэрэгтэй байна л гэж ойлгоод. Одоо маань гэрүүлийн хувьд бол эрүүл мэндийн даатгал бүгдээрээ нэг хамраглаа л та. Тэр маань гэхдээ хуучны зүгээр нэг цэнхэр хүн болгонд байдаг нэг улсын нэг даатгал байдаг шүү дээ тийм. Зөвхөн ийм авахтай хэрэгэлдэг ч юм уу тийм нэг тийм даатгал байдаг шүү дээ. Тийм биш. Хувийн эрүүл мэндийн даатгал. Хувийн эрүүл мэндийн даатгал нь бол яхаа зүгээр Монголд нэг хөгжөөгүй монголчууд мэдэхгүй байгаа. Тэр мэдээлэл хаамс дутуугаас болоод хүмүүс хувийн эрүүл мэндийн даатгал байхгүйгээсээ болоод хувийн эмнэлгүүдэд одоо өөрчлөж чаддгүй ч юм уу эсвэл айгүй үнэтэй гэж ойлгодог баг. Манай гэр бүлийн хувьд бол одоо хувийн эрүүл мэндийн даатгалыг сонгоснороо одоо гэр бүлээ бүгдээрийн даатгаад заавал одоо өвдсөн хойноо даатгах шүү. Өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлж. За тэрнээсээ шалтгаалаад бид нар даатгалаараа хувийн эмнэлгүүдэд шинжилгээ өгч чинь, онцлогоонд орчиж чинь тий. Тэгээд бид нар чинь хэрвээ хин нэг нь өвдөж зовлоо гэхэд тэнд очиод эмчилгээ юмаа хийлгэж чинь хэвтэн эмчилүүлж урж чинь. Тэгээд нэг удаа даатгалтаа мөнгөө төлөөд тэгээ хувийн эмнэлгүүдээр ч гэсэн үн төлбөр өгнө гэж өөрчлөж болж байгаа юм. Тим үйлчлэгийг л одоо илүү гүн гүнзгий нэвтрүүлэх хэрэгтэй байна. Хүмүүст илүү мэдрүүлэх хэрэгтэй байна. Манай том хүү маань нэлийн хөдөлгөөнтэй л даа угаасаа эрэхтэй өгөх дарахгүй. Тэгээ тоглож байгаад гараа мултлаад тэгээд уйлал хоёр гарантай байсан баха. Тэгээ уйлаад бид нар чи орой олцсон унтчихжсэн 10 өнгөрчихсэн юм чинь тэгээд чи манайд ч гимтлийн имлэг одоо ганцхан одоо нөгөө нэг гимтлийн имлэг байна л та тэгээ гимтэж бүрдсэн хүмүүсийг хүлээж авч байгаа газар нь маш их очир дараалалтай. Эхлээд бүртгүүл та ингээд дараа нь тийм зураг авахул гэл эхлийнхаа нөгөө нэг хүн дэвтрийг барайл хувийн имлэгээр очиод тэгээд хувийн имлэгтэр ороход бүх үзлэг онцлогоо эмраа энтрийн нэг дор аваад асуудлыг аягүй хурдан шийдсэн тийм цаг хугацаа олон бүх юм хэмнээд дэвтрээ үзүүлчихэр чинь даатгалаас нь мөнгө шилжүүлчихдэг. Тэгээд бид нар ч одоо үзүүлэл эрүүл мэндийн үйлчлэгийг аваад эргээл гэртээ ирээд цаг хугацаа алдалгүй. Хувийн эрүүл мэндийн даатгалаа авснараа одоо очиж дараалахгүй хувийн эмнэлгээр байнга уулзлалдаг болсон. Одоо сүүлийн 2 жил улсын эмнэлэг ороогүй байна. Манай энэ улсын эрүүл мэндийн даатгалын систем одоо өөрөө ер нь ямар байдаг вүлээ те. Мэдээж чинь авах юм байгаа. Бас шүүмжлэлтэй талж байгаа. Ажирхан бид манай гэр бүлд бол айгүй тийм дөхөн байгаа нь хувийн эрүүл мэндийн даатгал байна л да. Тэгээ хүссэн үедээ очиод өөрчлөлтөж чинь, хүссэн үедээ хувийн эмнэлгүүдээр шинжилгээ ямаа өгч чинь, хүүхдээ шавтуулчих чинь. Тэгээд яг эд хөрөнгө, эрүүл мэнд бүх юм даатгадаг өнөө цаг үед бол ялангуяа эрүүл мэндийг нэгдүгээр тавих хэрэгтэй болов уу? Хүн эрүүл байж үр хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлнэ. Хүн эрүүл байж ажил төрлөө хийн. Одоо ер нь монголчууд одоо жолооч хариуцлага тээврийн хэрэгслийн даатгал гэждэг. Даатгал гэж тэгэхээр нөгөө машинаар боддог тий жолооч хариуцлага тээврийн хэрэгсэл гэж боддог. Тэгэхэд өнөөдөр одоо даатгалын салбар маань хөгжөөд байна. Монгол улсад байна. Тэгээд хувийн эрүүл мэндийн даатгалыг одоо ер нь сүүлийн хүмүүс их сонирхож эхэлж байна л да. Тийм одоо мэдхгүй хүмүүст нь хэлэхэд бол хувийн эрүүл мэндийн даатгал даатгуулцаагаарай. Тэгээд гэр бүлээ тэгж эрсдлээс хамгаалаарай. Санхүүгийн эрсдлээс ч юм хамгаалаарай. Энэ нь одоо та бүхний гэр бүлийнхаа өмнө хүлээх хариуцлага юм шүү л гэж хэлмээр байна. Харж гинөө. Би яг өнөөдөр ягаад темкатай энэ тухай яриад энэ сууж байгааг яг энэ мөчийг хүртэл үзсэн та бол ойлгосон бах. Темка бусдаасаа хариуцлагатай. Тэгээ яг миний үеийн тэгээд аав тэгээд ардталтай амьдралтай эхнэр хүүхдүүд тэгээд яг энэ бүхний өмнө хүлээсэн хариуцлага ухамсартайгаар тэгээд зөв шийдсэн юм болохоор бит хоёр энд ярьж байгаа. Энийг үзэж сууж байгаа бүх аавуудаа баярын минь төргий. Тэгээд чамд ч гэсэн маш их баярлалаа. Чи бол энэ саяны түгээсэн мэдээлэл өөрийн чинь туршлага энэ бүх юм чинь маш олон аавуудыг сэтэлжүүлэх байх гэж би найдаж байгаа. Тэгээ эрүүл байх нь л одоо өнөөдрийн бидний хамгийн түрүүл хийх ёстой зүйл. Учир нь та эрүүл байж иж хүссэн зүйлээ амжуулна шүү дээ. Мөн үү? Тийм шүү дээ. Олон дээр нөгөө миний түрүүний хэлжсэн. Эрүүл явбал мянган лан гэдэг. Яг зөв. Тэр ч дээр үдний тийм мянган лан авснаас л эрүүл явуул гэсэн л байгаа шүү дээ. Одоогийн мянган лан чи хэд ус юм байхаа? За одоо мэдэхгүй шүү дээ. Ах нь одоо тухайн үед. За. Ажлаас нь цагаас нь хороогоод яхав. Амжилт хүсье. Алтан шар зам чинь үлзийтэй байг. Тэгээд эрүүл байгаарай.
За баярлалаа. Удахгүй уулзъя. Таны гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэнд маш чухал. Тэр тусмаа аав хүний хувьд хариуцлага хүлээдэг аав юу эрхэмлдэг вэ гэхээр гинтийн эрсдлээс гэр бүлийн бүх гишүүд хол байхыг эрхэмлдэг. Мэдээж хувийн эрүүл мэндийн даатгал бий болсноор та энэ эрсдлээс өөрийгөө болон гэр бүлийнхаа бүх гишүүдийг хамгаалах боломжтой болсон юм. Мэдээж эрсдэл гэдэг зүйлийг хүн туулсныхаа дараа маш их ойлгодог. Харин танд энэ эрсдлийг туулахаас өмнө өөрийгөө болон хамгийн хайртай гэр бүлээ хамгаалах боломжийг хувийн эрүүл мэндийн даатгалд олгож байгааг Темкагийн саяны өгүүлсэн түүгээс та сонслоо. Харин би дараагийн дугаартаа хувийн эрүүл мэндийн даатгал хувь хүн талаас ямар их ач холбогдолтой болохыг нэгэн эрхэмтэй ярилцаж та бүхэндээ хүргэх болно.